За шинэ 7 хоногийн 2 дахь өдөр өнөөдөр зарим нэг байнгын ороод хуралдаад хүмүүсийг томилох хэсэг асуудлыг хилцлээ. За хамгийн эхлээд төрийн байгуулалтын байнгын ороогоор Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. За одоогийн Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал Наран Цогтыг одоо сонсголын ийм үйл явц өрнөлөө төрийн байгуулалтын байнгын ороод эхлэв. За тэгээ нилээдгүй олон хүмүүс асуулт асууж, хариулт авч өөрсдийнхөө үзэл бодлыг үгийг хэллээ. Ингээд ер нь бол нээлттэй болгоно. За тэгээ бүтцийн хувьд зарим нэг өөрчлөлтийг хийн. Яагаад гэвэл одоо зарим нэг оронд давхарцсан оронтой байхгүй болгох. За тэгээд ажлын одоо ийм ачааллыг нь тэнцүү хуваарлах гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд дээр анхаарах учраас бүтцийн хувьд зарим ингээд нэг хөдөлгөөн хийгднэ гэсэн зүйлийг ярьж байна. За хамгийн нэг чухал зүйл нь ил тод нээлттэй байдлыг эрхэмлэнэ. Тэгээд засгийн газрын банк шиг ажиллахгүй гэсэн ийм амлалтуудыг өглөө. За өнгөрсөн одоо Монгол банкны ерөнхийлөгч олон түмэн мэдж байгаа засгийн газрын банк шиг, засгийн газрын төрөвч шиг ажилласан. За тэгээ ингээ одоо дараачийн томилогдож байгаа ерөнхийлөгчд мөн яг энэ тал дээр ингээ маш их санаа зовнилт байсан. Тэгээ өөрөө хэлсэн үг нь байгаа. Тэгээ ажиллаж явах хугацаанд нь харагдах үст. Тэгээ тэр үед нь ам асуух. Хэрвээ тэгж ажиллахгүй бол ам асуух юм баримт хэвлэл мэдээллийн байгууллагад хадгалагдаж үлдлээ. За араас нь эдийн засгийн байнгаараа мөн хилцсэн. Ингээд хоёр байнгаар хоёулаа дэмжиж дөрөвт өдрийн улсын хурлын чуулганаар оруулж одоо гишүүд мөн одоо асуулт асууж хариулт авах болно. За тэгээд ингээд томилох гэсэн шийдээ цаашаа үргэлжлээд явах бах. Ерөнхийдөө томилох бах. Дөрөвт өдрийн чуулганаар томилчих бах. Ингээд Монгол банк шинэ Наран Цогт гэдэг ерөнхийлөгчтэй болж байна. За тэгсэн яг энэтэй зэрэгцээд нөө хууль зүйн байнгаараа хуралдсан. Тэгээ хууль зүйн байнгаараа юу хэлцэж байгаа вэ гэхээр хэд хэдэн асуудлыг хэлсэн. Нэг онцлог асуудал нь юу гэхээр нөө ерөнхийлөгчийн саналаар оруулж ирсэн. Одоогийн улсын ерхий прокурорын орлогч Чинбатыг сунгаа ажиллуулахын ерөнхийлөгчийн саналыг хэлсэн баг. За тэгээ ерөнхийдөө ингээд цааш нь сунгаа ажиллуулахаар болж байгаа шүү. Чинбат гэдэг хүн нөгөө инх төвшин гэдэг улс төрч байсан үзэгчд мэдэх бах. Шадар сайд энэ төр хийдэг байсан. Тэр хүний хүү. Тэгээ би яагаад инх төвшин гэдэг хүнийг ярьж байгаа вэ гэхээр ерөнхийлөгч 2 хоногийн өмнө 1 хоногийн өмнө ч нөгөө зарим нэг орнуудад сууж байгаа 20 хэдэн орнуудын элчин сайдуудыг эргүүлэн татах ийм санал гаргасан. Энийг улсын хурл төргүүлсэн. Тэгээ үүний нэг нэрэнд нь явж байгаа инх төвшинг Оросын холбооноос сууж байгаа онц бөгөөд бүрийн эрхт элчин сайдаас нь эргүүлэн татах ийм саналыг улсын хурл төргүүлсэн байгаа. За тэгээ аавыг нь татаад хүүг нь үргэлжлүүлэн улсын ерхий прокурорын орлогчийн ажилд нь үлдээж байгаа бол та. За ингээ иймэрхүү нэг хоёр чухал томилгоо өнөөдөр сонсголоо хийгээд тэгээд асуулт хариултуудаа авлаа. За мөн өнөөдөр болсон нэг чухал зүйл нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг сонсгол өнгөрсөн 7 хоногт болсон оюутлахын сонсгол 3 хоног үргэлжилсэн. 1 дахь 3 дахь 5 дахь гээд. Тэгээ ерөнхийдөө нэг ийм 3 удаагийн гэрээг оюутлахын тийм гэрээг бид ингээд тал талаас нь зах цохоос нь мэддэг болсон. Анхны гэрээ, за тэгээ дунд ингээд дубан гэрээ гэх мэтчлэн энэ гэрээнүүдийг мэддэг болсон. Яаж ямар байдлаар байгуулсан гэдгийг. Тэгсэн энэ сонсголын үеэр баяр цогт сангийн сайдсан баяр цогтыг чухал зүйлс юу вэ гэхээр энэ Калининград дээр одоо Рио Тинто Оросын албаны улс Русал гэдэг энэ компанитай шүүхтэлцэж байгаа. Тэр энэ Русал гэх компани одоо юу шүүхтэд байна вэ гэхээр нэг юм мөнгө нэхэмжилж байгаа энэ Рио Тинтогоос. Тэгээд тэр нэхэмжилж байгаа мөнгөнийхөө одоо дүнд одоогийн нөгөө нэг Рио Тинтогийн оюутлага эзэмшиж байгаа нөгөө нэг хувь байж та 60% байгаа шүү дээ 66% байгаа. Гэхдээ энэ чинь яг Рио Тинто эзэмшдэг нөрөө 30% байгаа. Үлдсэн ингээд нөгөө зах зээлд хувьцаа болоод харагдсан юм байгаа. Тэгээ энэ хувьцаанаас нь одоо тухайн мөнгөнд дүндээ дүүцүүлж авна гэсэн ийм одоо нэхэмжилтэй байгаа гэж ярьсан. Тэгээ яг өнөөдөр Калининград дээр одоо энэ нөгөө нэг Рио болон тэр Оросын албаны улсын Русал гэдэг компаниудын шүүх хурал шийдвэр нь гарлаа. Тэгээ юу гэж харсан бэхээр мэдээж Риогийн
талд гарахгүй. Оросын албаны улсын компани Оросын албаны улстай шүүхтж байгаа учраас ингээд Русалын талд гарсан. Тэгээд Риогоос одоо тодорхой хэмжээний мөнгө одоо авах ёстой гэсэн ийм шийдвэрийг гаргаад тэгээд нөгөө хувь дээр мөн яригдсан байна. Тэгээд энэ оюутлогоо Риогийн охин компани учраас яг ингээд энэ шүүхтэр мөн нэхэмжилтэнд дурдгдсан байгаа даа. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсийн хардаад яриад байгаа тийм Риогийн энэ Русалтай шүүхтж байгаа энэ үйл явц чинь одоо оюутлогоор орж ирэх гэдэг юм шүү. Ер нь Оросууд энэ оюутлогын хувьас авах гэдэг юм шүү. Энэ сонсголчин хүртэл яг тэр үйл явц ер нь дэвсгэр байсан юм шүү. Тэ эхлэн байсан юм шүү. Тэгээд ингээ нөгөө Риог муухай харагдуулаад араас нь Оросын компани оруулж ирэх гэдэг юм шүү гэсэн. Энэ нөгөө нэг ярианы учир зандлал ингээ тайлбарлаж байгаа. Энэ Русал гэж ер нь ямар учиртай компани гэхээр олон улсын Z компани байгаа. Энэ Австралид одоо хөнгөн цагааны юм томоохон үйлдвэрлэл эрхэлдэг. Австралийн нэг компанитай ингээ хоёулаа ингээд хувьцаа эзэмшээ тийм хөнгөн цагааны үйлдвэр эрхэлдэг юм компани баг. Тэгээ яагаад энэ Урсаал Rio Tinto-тай ингээд шүүхтэй байгаа вэ гэхээр сая нөгөө нэг дайны үеэр энэ Урсаалыг шахаад ингээд гаргацсан. Тэгээ нөгөө өөрсдийнх нь эзэмшлийн 20% өнтрийг шахаж гаргаад аваад ингээд бүр эзэмшилтэй авцсан. Тэгээд нөгөө эргүүлээд ингээд шүүхтэлцээд байгаа. Энэ Австралийн шүүхээр одоо хэд хэдэн удаагийн шүүхээр мөн энэ асуудал орсон. Тэгээд Риогийн талд шийдвэр нь гарсан байна. Тэнгуут л нөгөө Русалж явахд Оростой очингуутлаа Оросынхаа шүүхээр оруулаад тэгээ Оросод очингуутлаа нөгөөт нь Rio Tinto буруутай гэж үзээд тэгээ ийм шийдвэр гарч байгаа. Түүнээс нөгөө нэг одоо энэ сошиалор яваад байгаа зарим нэг хэвлэлээр яваад байгаа. Шууд ингээд л орж ирээл за Русал тэнд ялчингуут нь шууд тэр нөгөө нэг шүүхийн одоо шийдвэрийг хэрэгжүүлээл те оюутлахын хувьас аваад тэгэл ингэх гээд байгаа. Юус ийм зүйл бол байхгүй гэдгийг хэлье. Тэгээ зарим нэг учир мэдэх одоо хуульч гишүүн байсан хүн хүртэл оюутлахаа одоо яста баларлаа гэх мэт чинь Оросын компани орж ирлээ гэх мэт ингээд сошиал фейсбુક те янз янзын бичээд лээ. Тэгэхээр яг тийм байхгүй шүү. Ер нь бол ингээд энэ яг одоо ингээд энэ нөгөө нэг Калининградын мужийн шүүгч өөрөө арбитрийн шүүх байгаа. Тэгээд хэрвээ эдний шүүхийн одоо шийдвэрийг нөгөө Австралийн шүүх нь өөртөө олон улсын шүүх нь өөртөө хүлээн зөвшөөрчих юм бол энэ шийдвэрийн цаашаа хэрэгжиж байна. Гэхдээ хизээш хүлээн зөвшөөрөхгүй байх гэж ер нь бодож байгаа. Тийм учраас энэ одоохондоо ингээд тус-тас ингээд шийдсэн юм ерөөсөй байхгүй. Цаашаа үйл явц үргэлжлэх бах. Тэгэл ингээд нэхэмжлэх дахиад ингээд дав зардаач мэдгүй ингээд жоохон шүүхийн процесс нь удаашрах бах. За нэг иймэрхүү байна. Өнөөдрийн одоо чухал гэсэн зүйлүүд нэг иймэрхүү болж өрнөлөө. За тэгээ маргаашнаас засгийн газрын хуралдаа 4-5 дахад улсын хурлын чуулгантай энэ удаагийн чуулганаар хэд хэдэн тодорхой асуудлууд орох байгаа. Тэгээд бүрүүгаргийн чуулганаар төрөний министр Монгол банкны ерөнхийлөгчийн одоо томилгоо явагдана. За тэгээд нөгөө нэг хэн шалгах төрөөрөө байгуулах тухай улсын хурлын тогтоол яв. Нөгөө нэг Баярмаа болон Гамбат нарын гишүүдээ хэн шалгах төрөөрөө харьбины гэрээг хэн шалгах төрөөрөө одоо цааш нь байгуулах үгүй юу гэдэг нэг иймэрхүү зүйл орж ирнэ. Тэгээд нэг зүйл нөгөө нэг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хилцүүлгийг өнөөдөр хийсэн баг. Тэгээ энэ дээр эцсийн хилцүүлэг дээр яг өнгөрсөн нөгөө би том дээр ярьжсэн шиг ингэж орж ирсэн. Үндэсний их баяр наадам болон цагаан сар гэдэг хоёр баяраас бусад баярыг тооцохгүйгээр за энэ хоёр баярын нөгөө нэг амралт нь амралтын өдөр таарах юм бол ажлын өдрөөр нөхөж хилжүүлнэ гэдэг ийм байдлаар эцсийн хилцүүлэг дээр орж ирсэн. Тэгээд энийг мөн 4 дахь өдрийн чуулганаар авч хилцсэн. За тэгээд 5 дахь өдрийн чуулганаар нэг асуудал авч хилцсэн. Нөгөө түгээмэл тархацтай ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төсөлгээд алдарч авах нарын гишүүдийн оруулж ирж байгаа. Ийм хуулийг хилцээд энэ 7 хоног өндөрлөхнэ. За анхаарал хандуулсанд баярлалаа. Маргааш нөгөө өдөр тэрний маргаашийн улс төрийн таймаар эргээд уулзнаа.